Сайн байцгаана уу? Хэрэгтэй хамттай ярилцах Чингүс подкастын маш иргэн дугаар эхэлж байна. Энэ удаагийн дугаараараа харилцаа гэдэг сэдвийн хүрээнд энэ бишэгчтэйгээ хамт ярилцахад бэлэн болсон байна. За тэгээд та өөрийгөө илүү гоё дэлгэрэнгүй танилцуулаач. За намайг Молон Хөхтэй Энүс гэдэг. Би багш мэргэжилтэй мэргэжлээрээ 20 жил агшилсан багш. Тэгээд нөхөр дөрөв хүнийхээ хамт амьдардаг. За сүүлийн 2-3 жилд бол ерөнхийдөө харилцааны ур чадвар өөртөө итгэхийн талаар илүү их суралцж мэргэжиж ажиллаж байгаа юм сурагч багш. Яг хувийн хөгжлийн сургагч багш ментороор ажилладаг юм хүн байна. Тэгэхээр харилцаа гэдэг зүйл бол маш чухал том сэдв. Ингээд нийгэм хүмүүс байгаа цагт ингээд байнгын харилцаа гэдэг зүйл бол ингээд оршин тогтнож идэг. Тийм учраас ер нь яг харилцаа гэж юу юм бэ гэдэг дээр тодорхойлбол та юу гэж хэлэх вэ? За их амар юм том тодорхойлолт хэлхээс улдаар ер нь бол харилцахгүйгээр бид нар одоо хоорондоо ойлголцох ямар ч боломжгүй. Тэгэхээр би одоо Чингүнийг ойлгохын тулд харилцаж бит хоёр бие бинийгээ таних бүрэн боломжтой. Тэгэхээр харилцаа гэдэг бол ерөөсөө бие бинийгээ ойлголцохны хэлбэр юм аа л гэдэг. Давчхантай ойлгочих болно. Тэгэхээр одоо харилцаан дээр ингээд хамгийн чухал зүйл нь яг юу байдаг вэ? Бид яг харилцаан дээр хамгийн гол юуг анхаарах хэрэгтэй вэ? За нэгдүгээр төр нөгөө ойлголцох гэдэг юм тий. Тухайн хүнээ бид нар юу гэдгийг өмнө болохоор би өөрийгөө л ойлгуулах гэж хичээдэг гэсэн байхгүй. Би харилцаан дээр би чухал гэж одоо илүү их ярьдаг байсан бол одоо бид гэдэг одоо харилцаа гэдэг чинь нэг хоёроос буруу хэд хэдэн хүмүүсийн хоорондын юм байгаа даа да. Тийм учраас ер нь бол тухайн хүнээ маш сайн сонсох чухал. Би гэхээс болохоор тухайн хүн юу хүсэж байгаа юм бэ энэ харилцаан дээр яг энэ хэсэг дээр гэдэг дээр тухайн хүнээ маш сайн сонсох чухал. Тэгээхөөс болоод харилцаан дээр амар олон асуудлууд гардаг. Нэг дутуу ойлгох ч юм уу те эсвэл зөрчилдөөн гэдэг асуудлууд хөвчлөө үүсдэг юм шиг санагдав. Тэгэхээр харилцаан дээр өсвөр насны хүүхдүүд яг юун дээр алддаг юм шиг санагддаг. Юу нь юуг зөвлөх вэ? Яг өсвөр насныхаа алдна гэхээс улдаар одоо юу гэдгийг нэг юм томчууд бид нар те одоо ээжүүд ч юм уу одоо би бол өөрөө 4 хүүтэй ээж байхгүй юу? Тэгэхээр миний өмнө нь харилцаан дээр гаргадаг алдаа юу байсан бэ гэхээр би ээж юм чинь, би том хүн юм чинь, би өөрөө мэдж байгаа гэж боддог байхгүй. Тийм учраас би хүүхдтэй зөвлөх гэж шууд ингэж хүүхд руугаа ханддаг гэсэн. Миний том одоо хүүн маань 16 настай. Тэгэхээр 16 настай юу гэдэг нэг 13-аас за бүр одоо бол шилжилтийн нас маань эрт болсон учраас нэг 11-ээс 16 настай хүүхдүүд бол бүр 18 настай хүүхдүүд бол би үзэл төлөвшөөд эхэлчихэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүнд нэг юм би өөрийн гэсэн нэг юм үзэл бодол байгаа даа шүү дээ бас. Гэтэл ээж нөгөө найзын төвшөнд ч юм уу яг бит хоёр одоо энэ тэнцүү хүн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүйгээр яг нь ээж нь том хүн багшин гэдэг үүднээс харилцаад эхлэхлээрээ нөгөө харилцаанд чөрчил үсэж эхэлдэг. Тэгэхээр хүүхэд нөгөө өөртөө итгэлгүй болох буюу за би сонсох хэрэгтэй юм байна. Тэгээ би ээжийн хэлсэн зөв юм байна, багшийн хэлсэн зөв юм байна. Ер нь томчуудын хэлсэн зөв юм байна гэдэг юм уу нөгөө би үзэл дарагдчихдаг. Нэг тийм хэцүү байдал гарч ирээд байдаг. Тэгэхээр одоо өсвөр насны яг шилжилтийн насанд одоо бусад үеүүдээс гэх юм уу одоо томчуудаас ч юм уу эсвэл бүр жоохон хүүхдүүдээс яг харилцаан дээр яг юугаараа ялгаатай байдаг вэ? Сая бас багш нь ярих гэж хичээлээ тий. Одоо юу гэдгийг 0-оос 10 нас бол одоо тухайн ээжийнхээ аврагоор тухайн хүүхэд яг ингээд ээжийн одоо үзэл бодлыг ээжийн хэлсэн зөв гэдэг дээр одоо хүлээн зөвшөөрөд явчихдаг уу яахгүй юу? За ээж маань хэлсэн юм чинь яг үнэн байгаа, багш маань хэлсэн юм чинь гэдэг дээр хүүхэд яг тэр үе дээрээ явж байдаг бол гэхдээ энэ насн дээр бас анхаарах юм 0-оос 5 насыг бид нэг юм анзаарахгүй өнгөрчдөг. Гэтэл яг үнэндээ бүх зүйлийг чинь эхлээл итгэл байхгүй юу? Бид нар амжилтыг хүсэж байдаг. Тэгвэл амжилт гэдэг юмны чинь бүр суур үндэсний итгэл байгаа байхгүй юу? Сайн уу? Бүр суур үндэсний итгэл. Гэтэл тэр итгэл гэдэг юм хизээ бий болдог гэхлээр бүр 0 настайгаас. Тэгээ 0-оос 2 наснд итгэл найдвар гэдэг юм бүр анх төрчдөг. Одоо юу гэдгийг Чингүнийг одоо ээж нь гидсэндээ ингээд төрүүлэх гээд те ингээд тэгээд явж байхдаа хүүхдтэйгээ хайр сэтгэлийн холбоосоор хүүгээ хайрлаж байгаа тэр мэдрэмжид хүүхдэд итгэл өгч байна. Хайрыг өгч байгаа. Ингээд цаашилж явж байгаад хүүхэд маань гараад ирэнгүүтээ нэг юм 3-4 сартай болонгууд одоо Чингүнээ минь анзаарч ингээд дүү чи ингээд тавьчихад ээж нэг цайгаа уух гэдэг юм 0 орох хооронд хүүхэд уйлаад эхэлдэг. Энэ нь одоо намайг уйлвал яах нь вэ? Ээж ирнэ гэдэг итгэл найдвар анх тэгж төрж идэг. Гэтэл бид нар тэр нөгөө 0-оос 2 насыг нөгөө 5 насыг анзаарахгүй байжгаад одоо өсвөр насн дээр хүрээд ирнэ.
Гэтэл өсвөр насн дээр болохоор яадгүй гэхэлэр одоо би үзэл төлөвшчихдөг байхгүй юу? 12-оос 18 наснд болохоор би үзэл төлөвшөхгүй юу? Оо би чинь ээжээс шалтгааллахгүй юм биш шүү дээ. Би хин нэгнээс шалтгааллахгүйгээр би яг өөрөө би хүн юм биш гэдэг хүлээн зөвшөөрдөг үе байхгүй юу? Тэр нь үнэн. Тэр насанд мөн өөрийнхөө мөн чанарыг ойлгож байгаа тэр цаг үед одоо бид нар тулгаад эхлэхээр зөрчилдөө үүсчихдээ нөгөө харилцаан дээр ч асуудал үүсэж эхэлдэг. Тэгэхээр яг өсвөр насны харилцаан дээр хамгийн одоо хэцүү зүйл гэвэл яг гэр бүлийн харилцаа хамгийн одоо ээдрээтэй яг эцэгхийн хувьд ч гэсэн хүүхдүүдийн хувьд ч гэсэн яг юм асуудал үүсдэг юм болов уу гэж боддог. Манай ихэнх найзуудаас сонсоход ингээл ээж автаагаа муудалцсан ч юм уу ингээл намайг сонсохгүй байна, ойлгохгүй байна. Яг тэгвэл иймэрхүү одоо асуудалтай байхад яаж шийдэхэд яг ямар зөвлөгөө өгөх вэ? Хүүхдүүд рүү гоё үзэх. За айл нар хоёулаа тий. Яг үнэ гоё асуулт байна. Энэ дээр болохоор би нөгөө сүүлийн нэг юм 20 яг ингээл 20 жилийн туршид яг өсвөр насныхантай ажилласан багш хүн байхгүй. Тэгээ ингээ анзаархлаар нэг ангид нэг жоохон болохгүй гэдэг хүүхдүүд таардаг штэ нэг харилцааны хувьд ч юм уу. За нэг хичээл мичээл тасалт ингээ нэг юм харилцааны асуудлууд гараад байгаагийн цаана асуудалтай гэр бүл байж байна. Асуудалтай харилцаан дээр ч юм уу ямар нэгэн асуудалтай хүүхдийн цаана асуудалтай гэр бүл байдаг. Тэгэхээр миний одоо сүүлийн энэ нэг 2 жилд хичээгээд байгаа зүйл бол би асуудалтай хүүхд дээрээ харилцахаас улдаар тэр асуудалтай гэр бүл дээр ажиллах хэрэгтэй байна гэдгийг давхар мэдэрсэн байхгүй. Тэгээд дээр нь яг хүүхдүүдтэй мэдлэг чадвар дээр нь ажилладаг гэсэн бол сэтгэл зүй дээр нь илүү ажилладаг болж байгаа. Сэтгэл зүй гэдэг. Тэгээд тэр хүний сэтгэл зүй гэдэг юмар дамжуулж би харилцааг нь мэдэх боломжтой юм байна. Бүрэн ойлгох боломжтой юм байна. Тэгээд хүүхдүүд маань юу гэдэг вэ гэхээр яг одоо ингээд би сая бас цогцох дурдсан ээж хүү хоёрын хооронд охин хоёрын хооронд харилцааны зөрчлүүд гарч ирдэг нь нөгөө бие үзлийн хүлээн зөвшөөрөхгүй хүний яг орон зайруунд тулж байгаа байхгүй бид нар. Тэгээд нөгөө хүүхэд өөрийнхөө байх гад нэг өөрийнхөө үзлийг илэрхийлэхээр эцэг эхчүүд шууд тулгадаг бидний нэг муухай зам нь тий шууд өөрийнхөө үзэл бодлыг тулгаад байгаа орон зайнуур нэвтрээд байгаа хэсгүүд дээр хүүхэд бухимдаж эхэлдэг байхгүй. Яг гэвэл нөгөө шахаанд буланд хавчуулаад ч нөгөө хүүхдийн би гих үзлийн би орон зайгийн шууд нөгөө булан руу шахчихад байгаа учраас зөрчилдөө үүсэж байгаа. Тэгэхээр юу гэж захих вэ гэхлээр энэ дээр яг одоо ойлголцох нөгөө ярих гэдэг юм. Ээжээ би одоо ойлголоо та миний төлөө хилээд байгааг чинь ээж одоо хүүгийнхэн зүгээс хэлэх юм бол те охиныхын зүгээс хэлэх юм бол за ээжээ би таныгаа одоо миний зүгээс хэлж байгааг нь ойлгож байна. А гэхдээ би бас өөрөө гэсэн одоо үзэл бодолтой болж байгаа байхгүй юу. Тэгэхээр хүн одоо энэ дээр алдаад үзье. Манай аав ээжүүдийн ер нь миний би бол яг л өөрөө бас тэгэж өссөн. Ягаад гэвэл нэг юм хүүхдээ алдах хэрэггүйгээр өсгдөг. Алдаа хийжиж маш олон төрлийн алдаанаасаа хүүхэд босч ирэх хэрэгтэй байхгүй. Тэндээс сургамж авах хэрэгтэй. Гэтэл ээж аавуудын нөгөө одоо бухимдаад байдаг хилээд байдаг юмнууд нь юу байдг вэ гэхээр ерөөсөө алдах хэрэг өгөхгүй алдахаас нь сэргийлээд өөрийнхөө үзэл бодлыг тулгаад байдаг байхгүй. Тэгээ тэр хүүхэд алддаг л дээ. Унаг л дээ. Тэгээ босч ирээд энэ чинь ээжийн хэлсэн энэ юм биш үү те. Ээж энийг л хэлэх гээд байсан юм байна гэдгээ хүүхэд унчаад босч ирэхтэй мэдэх байхгүй. Ерөөсөө бид нар шууд одоо босч ирэл ээжээсээ төрөөл нэг нас урангуут шууд гүйчихсэн хүүхэд байхгүй байхгүй. Бид нар мөлгсөн шүү дээ. Тэгээ юм төссөн шүү дээ. Тэгээд маш олон удаагийн унжгаад одоо жоохон дэмжигнээд тэгээд алхангуудаа одоо би чадах юм байна гэдэг итгэл төрсөнтэй адилхан яг л энэ үйл явц чинь харилцаан дээр амьдрал дээр байхгүй юу? Унаал унгал дээ. Тэгэл босоод ирэг дахиад унаг дахиад босоод ирэг энэ хүүхдэд туршлага болдог. Тэгэхээр алдаж үз зүгээр би бол өсвөрийнхэнтэй л алдаад үз, оролдоод үз, хичээгээд үз. Тэгээд хин нэгнээс бүх хамааралтай бай гэдгийг хэлмээр байна. Тэгээ ээж аваадаг болохоор алдах эрхийг өгөөч алдгалтэй. Тэгжээж хүүхэд өөрөө ухамсарлаа сте. Тэгээ бид нар ч гэсэн магадгүй бид нар нөгөө алдах хэрэггүй өсгөж учраас хүүхдүүдэд тэгж тулгаад байдаг буюу орон зайнуур тэгээ орон цайг нь олгоо тэр хүүхдүүдэд өсвөр насныхан тэр тусмаа нэг юм амьдрах өөрийнх нь гэсэн бие орон цайг нь өгчих гэдэг дээр илүү хэлмээр. Тэгэхээр яг нэг эцэг нар хүүхдийнхээ хувьд амар их санаа зовоод ингээл өөрөөс нь илүү бараг айгаал ингээд унаад босоод ирэхний дараа юу болох вэ гэдэл хариултуудыг ингээл байнга өгöd байгаа учраас нөгөө хүүхэд нь яг үнэндээ ингээ үйл явцыг мэдэхгүй яг өнөө хотлыг мэдэхгүй ингээл амар эргэлзээл тэгэл өөрөөгөө гэсэн нэг яг би бас ингээд бас энэ дээр эцэг эхтэйгээ харилцахын тулд яг ямар аргаар харилцаж одоо яриа өтгөл бас их чухал байдаг бол одоо манай найзуудын хувьд ч гэсэн одоо ээж автаагаа ярьдаггүй хүүхдүүд ч гэсэн ер нь байдаг. Бараг ээж автаагаа ерөөсөө нэг цагийг өнгөрүүлдэг те. Өглөө ээж нь явдаг, орой ирдэг, нэг орой олоо ширээний хаар нэг хамт идүүлээд нийтгүй бол идэхгүй. Тэгээ ингээл унцдаг хичээлдээ явдаг. Нэг иймэрхүү хэм маягаар ингээд аль хэдийн ингээд эцэгхээс ингээд хүндгэр бол
ээж автаагааж ярилцаж чадахгүй ээж аав ч гэсэн ингээл би амар хүүхдтэйгээ ярилцах гэсэн ингээд ерөөсөө тэгдүүгээд тиймэрхүү зүйлсүүд их сонсч ирсэн. Тэгэхээр тийм ярилцах цаг үеийг ер нь яаж гаргах нь зөв байдیں۔ Тэ энэ дээр миний хувьд болохоор ээжтэйгээ болохоор амар энгийн үеүүдэд их ярилцдаг байхгүй. Одоо шилэл ингээл замд ингээд төгжрээд явж байхдаа ч юм уу ингээл зүгээр гэр орноо цэвэрлэнгээ ингээд аль болох энгийн маягаар ингээл хамтдаа ярилцах хичээдэг. Тэгээд бас сквол ингээд бүр яг нүүр тулж ярилцах энэ дээр яг юу зөвлөх вэ? Наадах чинь бас яг тэр одоо миний хувьд болохоор сүүлийн үед яг нөгөө өсвөр насныхан руу чиглэсэн ментор зөвлөгөө өгдөг. Тэгээд гэр бүл рүү чиглэсэн ментор зөвлөгөө өгдөг. Тэгэхээр ээжүүд юу гэж ирж гэнэ үү гэхэлэр за би ч яах вэ? Одоо би үл өнгөрсөн хүн манай хүүхэд болох гээд байна. Өсвөр миний хүү маш сайн өгөнд ордог мундаг хүү байсан. Миний өвнөөс гардаггүй байсан. Бушаал өнтэй хүн болоод хувирчлаа. Бүр ингээ урдаас том юм нилээд эсвэл ерөөсөө яг энэ утасны хамааралтай болчихлоо. Яг ингээ утастаас шалтгааллахгүй. Тэгээд нэг юм өрөөнд ороод өөрийгөө тусгаарлаад зүгээр л нэг манад орж ирээд хоол иддэг. Хийгээд өгсөн хоолыг идчихэд гараад тэр өрөө рүүгээ ороод ингээ тусгаарлаа хааждаг. Бид нартай ярилцдаггүй. Ярилцах гад ороод оролцоо юу ч ярих вэ. Тэгээд нэг юм хаалттай харилцаа гэж ярьдгийг. Тийм үгүй. Зүгээр гэд нэг юм ярьчаад ерөөсөө юу болоод байгаагаа хэлэхгүй. Тэгээ эсвэл гэрээс явчаад байна. Эсвэл гэрт орж ирсэн хэрнээ одоо үл үзэгдэгч болчоод байна гэдэг дээр ээжүүд маш их санаа зовж ментор зөвлөгөө авах гэж ярьдаг. Тэгэхээр би тэрэн дээр юу гэдэг вэ гэхээр хүүхдэд нь зөвлөгөө өгөхөөс улдаар ээжд зөвлөгөө өгдөг. Ээжтэй ярьдаг. Танай амьдралын хэв маяг яг юу вэ? Та хүүхдэдээ хэр цаг гаргадаг вэ? Та хүүгээ охиныгоо хэр сонсдог вэ? Та хоёрын одоо цагууд ямар байдгийг гэдгийг ээжүүд төр би ээжийн тэр амьдралын тэр гэр бүлийн хэв маягийг нэлээд сонирхдаг байхгүй. Тэгээд ээжтэй нэлээд одоо юу цаг гарны дараа ээжтэй ярилцаад дараа нь би тэр дараагийн нөгөө яг ярих гээд байгаа хүүхдүүд руугаа чиглэдэг. Тэгэхээр миний таамаглаж исэн ер нь зөв байдаг. Би таамагласан юм ээжээс асуудаг байхгүй юу? Хүүхдийн одоо би харцыг хараад, царайг хараад одоо нөгөө нэг 20 жил, 20 жил болчихлоор хүүхдээ ингээл царай хараад тэмдэг штэ, мэддэг штэ. Тэгээ би хүүхдийн царайг харчингуудаа ээжтэй ярилцдаг. Тэгээд яриад тахлаар ээжд өөрт нь одоо маш их шарах амьдралын маш олон асуудлууд байна штэ энэ цаг үед те. Тэгэхээр ээж өөрөө юм одоо хүчтэй биш. Ээж өөрөө жоохон шарахтай амьдралд юм хэцүү байдаг ээжүүд хүүхд нь нөгөө ээжийг харж байгаа учраас жоохон хэцүү байгаад байдаг. Тэгэхээр би энэн дээр юу гэж зөвлөх вэ гэхээр яг үнэн тэр нөгөө юм бид нар хүүхдүүдэд цаг гаргаж чаддаг байхгүй. Одоо нийгэм маань маш завгүй ажил гээл те ажил гээд тэгээд энэ нэг юм цаг үед маань бидний нэг юм халуун дулаан байх, хоорондоо ярих, ширээгийн тойроод ярих нэг ийм асуудал байхгүй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр миний хувьд ч гэсэн би хүүхдтэйгээ яг энэ нөгөө сүүлийн одоо нэг хоёр том харилцааны хөтөлбөрт суулаа л да. Мөнгөний сэтгэлгээ хөтөлбөр гэр бүлийн дэм хамаг гэдэг яг харилцааны тэр мастер урлагийг сургадаг гэр бүлдээ би одоо яаж харилцах юм бэ гэдэг. Тэгээ яг нэг юм мөн чанарын талаар ойлгосон хоёр том хөтөлбөртөө суулаа. Тэгээ тэндээсээ бүр би илүү их мэдэрч байгаа байхгүй юу. Ерөөсөө харилцаа гэдэг чинь тэр хүнийг л сонсоод байх юм байна, ойлгох юм байна. Яг тэр хүнд юу болоод байгааг би маш сайн сонсох юм байна. Би миний ганцхан тоглолт буюу минийх биш хамтын бүтээл юм биш энэ гэр бүл гэдэг чинь гэдэг дээр тэгээд ингээ ярихлаар хүүхдүүд нөгөө дандаа ингээд анханаас нь нөгөө шарах үлдээчдэг бид нар хүүхдүүдтэй сая хэлсэн те нөгөө өөрийнх нь орон зайруу дайрах одоо байг бойл чиний хийж чаддаг юм гэж юу байсан чи хичээлэл хий ямар юм хийгээ гадуур тинээд байгаа тийм юм дагж ээж тэгчв ингэчв гэд нөгөө юм үр дүнгийн шууд ээж мэдээд хүүхдийн эхлэл хийгээгүй хахад дандаа тэгж хэлдэг нь нөгөө өөртөө итгэлгүй байх те шарах үлдээгдэг шарахтай хүүхэд бол татгшаа улам ингээд уг нь бол хүүхэд ингээд дэлгэрч байгаа цэцэг шүү дээ одоо та нар маань өсвөр насныхан маань маш гоё дэлбэлж байгаа цэцэг байжээд л энэ нэг жоохон амьдралын янз янзын орчин нөхцлөөс болоод өөрийгөө хумж эхэлдэг татгшаа. Тэгэд энийг болохоор сэтгэлийн шарах буюу нэг юм дотроо нэг одоо шарах гэдэг үзэл та нэг юм бид нар энэ дээр нэг юм шарах авсан бол дээдлийн ингээд харчаад цэвэрлээд нэг цаа доор нэг буглаа байгаад байгаа бол асуудал цаана байгаа байхгүй. Гэтэл өнгөн хэсгэн дээр нь л бид нар яагаад энэ хүүхэд утсаар оролдог бүр утаснаас хамааралтай болчихв. Үгүй яагаад энэ бөөндөө тойроо суугаад хоол идэхгүй тэнд орж суугаад байна гэдэг тэнд шарах авсан байгаа байхгүй хүүхэд. Тэгээ ямар нэгэн байдлаас одоо тэр нэг өөртөө хандахгүй байгаа ярилцахгүй байгаа. Тэгээ чингүү сая ярьлаа шүү дээ ээжтэйгээ би ингээд чөлөөтэй байгаад ярихтаа юу юм. Тэгвэл гэр бүлд яах юм гэхээр ядаж нэг юм хоолны цагтаа болол доо.
Яг л хоолоо идэхдээ тэр яадаг гэдэг тэр болгон завгүй байгаа юм бол хоолоо идэхдээ ширээнийхээ ардтал тоонд. За өнөөдөр чамд маань юу болсон чи миний үүд юу болов яасан ийсэн гэдэг цагаан гаргадаг. Нэг цэм заавал цагтай байх хэрэгтэй. Тэгвэл өсвөр насныхаа хүүхдүүдтэй болзоонд явдаг байж болно шүү дээ. Ээж өөрөө нэг цаг гаргаад тэгээд хоорондоо нэг 20-30 минут 40 минут хоолоо идэнгээ ярьдаг. Нэг ийм цагуудыг гаргах ер нь маш чухал. Тэгээд бид нар хүүхдүүдэд орхигдуулдаг яалтаж байгаа. Тэгээд тэр нь цаана хаалттай хүүхэд байгаад ах тусмаа л шарах байгаад ах талтай шүү. Хүүхэд нээлттэй гадагшаа засраад ах тусмаа тэр хүүхэд харилцаанд орох нь илүү болоод байна шүү дээ. Харилцаа багаад хаалттай харилцаанууд эхлэхээр хүүхэд шарах дотгошоогоо болоо. Тэгээд тэр дотгошоо болно гэдэг нь асуудал байна гэсэн үг. Шарах байгаад байна. Тэгээд тэр юун дээр алдчих гэдгийг эсвэл сэтгэл зүйчч гэх юм уу тийм мэрэгжлийн хүмүүс тэгээд чадвал ээж бас өөрөө сайн ярилцаад ойлголцоод юун дээр нь би алдчих гэдэг дээр. Магадгүй өсвөр насныханд маань нөгөө бие физиологийн асуудлууд их гарчдаг. Зөвхөн насны онцлогоос гадна энэ чинь насны онцлогонд дагаад бие физиолог дээр маш олон өөрчлөлт гарч ирдэг. Эрэгтэйч байсан, эмэгтэйч байсан тийм. Тэгэхээр тэрийг ойлгохгүй аюу хэцүү асуудал гарч ирдэг хүүхэд. Тэгээд хинт ярихаа мэдэхгүй. Очоод найзтай ярьдаг гэтэл нөгөө ээжтэй ярьж чадахгүй учраас найз руугаа очоод хэлдэг. Найзынхаа адилхан 14, 15 настангууд шүү дээ 16 настангууд өөрөө мэддэг юм бол буруу юм зөвлөн шүү дээ. Гэтэл ээж би зөвлөх юм бол нэг тэр 15, 16, 18 насыг би туулаад өнгөрцөн байхгүй юу. Тэгэхээр би тэрийг зөв зөвлөж чадахгүй. Тэгээ ээжүүд нөгөө нээлттэй байдгүйгээс үзэл бодлоо тулгдагаас ээж рүү ярихаас улдаар найз руугаа хандаад алддаг нэг тал. Тэднэрт маань ер нь бол өсвөр насны хүүхдүүд маш сайн ойлгох хэрэгтэй. Ягаад гэвэл тэднэрт маань сэтгэл зүйн хувьд нэг юм би ч өөр хүн гэсэн нэг үзэл бодол тий би физиологийнхоо хувьд ч гэсэн бүр шал өөр өөрчлөлтүүд орж ирж байгаа үе цаг үед үйждэг. Тэнгүүд бас яг эцэг эхтэйгээ харилцах гингүүд хитрхи бас хүмүүс хүн дээр ч юм уу эцэг эхүүд хүүхдүүд бас амар хүн дээр үлээж аваад яг ингээл ярин гээл ингээл нэг ингээс ширээний ард суух ч юм уу тийм учраас ингээд илүү ингээд нeenийгээ тохгүй болгох юм болов уу гэж боддог. Тийм учраас аль болох хүүхдүүдэд ч гэсэн хандаж хэлэхэд энгийн маягаар харилцаад ч юм уу зүгээр ингээд янз бүрийн юм хийнгээ ярилцах нь хамаагүй үр дүнтэй байдгийн болов гэж боддог. Заавал ингээл за одоо хоёлаа ярилц гэж ингээл нэг ингээд ширээний ард суугаад амар юм хэцүү нэг юм шахалтаар. Тэгээд бас миний бодлоор миний хувьд гэсэн ингээд ямар нэгэн зүйлсүүд бас ингээд найзтайгаа хуваалцдаг, ээж автайгаа ингээд ярилцдаг. Тэнгүүд хүүхдүүд ч юм уу найзууд маань яг яагаад найзтайгаа яриад байна гэхээр найз бит хоёрын төвшин яг нэг ижилцэгт байгаа тий бид тэр хүний дэргэд алдаж болно ингээд яаж ч болно ингээд хамаагүй. Тэнгүүд ингээд эцэгийнхаа тийм хажууд очиод хариуцлах ч юм уу тий би ингээд зөв ярих хэрэгтэй ч юм уу ингээд хийм ярьж болохгүй гэл иймэрхүү юмнууд нэмэгдээд тэгэхээр заавал ингээд нэг юм хичээж ярихын тулд би ингээд их гээд байгаа юм болов уу гэж мэдрэмж аваад их ярихыг хүсдэг юм болов уу гэж ер нь би бол хардаг. Тэгээд яг үнэ. Энд дээр Чингүний аяг хөөрхөн хэллээ шүү дээ. Ягаад гэвэл өмнө багш нар дуртай хэлсэн чинь нөгөө 0-2 нас ингээд 3-5 нас яг өөрийнхөө байдаг нас байхгүй. 3-5 насыг анзаараарай. Яг өөрийнхөө бүх юмыг хийж үзэх гэж 0-2 наснд итгэл авсан хүүхэд 3-5 наснд яг өөрийнхөө хандах гэж хэлдэг байхгүй. Одоо юу гэдэг нөгөө топ хөвгүүд бол манай хөвгүүд л гэхэд одоо ингээд топтуудаа бүгдийн задлж ингээд нэг юм машины чинь бүр ингээд цоошин юмнуудаа ингээд дугуйгаар салгаж агаад бүр ингээд эвдлээд идэг байхгүй. Яаж байгаа миний хүү гэхээр ингээд буцаагаад нөгөө эвлүүлж үзгээ юу байдгийг үзэх гээд байгаа байхгүй. Энэ нөгөө юмыг оролдож танин мэдэх гээд байгаа үе нэ байхгүй. Охтууд болохоор Барбигаа хувцсыг тайлаад энэ тэнгүүр нь салгаад байдаг нь танин мэдэх гээд буюу өөрийнхөө байх гэж байгаа тэр хэрэгцээ. Гэтэл ээжүүд магадгүй цэцэрлэгийг асуулчих штэ 3-5 нас тий. Тэгээд ингээд хүрээд ирэхлээр бид нэр хүй байг чи яагаад наадах хүүхэлдгэрод хүүе хамаг юм яагаад талаад байгаа. Яагаад наадах бойл байг пүү тэг оролт тий. Ингэчгэр хүүхэд одоо маск гэдэг юм саяны Жингүнд яг нөгөө өөрийнхөө байж чаддгүй гэж хэллээ шүү дээ. Тэрийг одоо ингээ маск гэж байгаа. Тэгэхээр би өөрийнхөө байж болохгүй юм байна. Би ээжийнхаа сайн хүн байхын тулд хүү байхын тулд ээжийн хэлснээр байх хэрэгтэй юм байна. Багшийнхаа сайн хүүхэд байхын тулд би багшийнхаа хэлснээр л байх хэрэгтэй юм байна гэдэг одоо нөгөө ингэж дэлбэлэх гэжсэн цомрлог дахиад том өгдөж байна. Тэгээ эндээс анхны бусдын аянд таалагдах гэдэг маск ажиллаж эхэлдэг. Бид нар амьдрал дээр 13 төрлийн маскыг зүүцэн явждаг. Эко маск. Тэгээд тэр нь одоо нөгөө ичтэй байдаг тий. Бусдыг шүүмжлээд байдаг. Бусдад таалагдах гэдэг маск. Тэгэхээр тэр маань юу гэхээр бүр тэр 3-5 наснд бий болж байгаа байхгүй. Би энэ чинь өөрөөрөө байж болохгүй юм шин. Би хин нэгний хүссэн хүн байх хэрэгтэй юм байна гэдэг.
Тэгээд тэр нэг юм хариуцлага гэхээс бол одоо ээжийнхээ хүссэн хүний маскыг бий болгож байгаа байхгүй хүүхдүүд. А гэтэл яг үеийнхэн дээр очичгоор бол яаж яана ямар ч маскгүй байх боломжтой. Бид хоёр ижил тэнцүү хэрэгтэй байгаад байгаа учраас одоо тэнд нөгөө би яг өөрөөр байж чадах учраас. Тэгээд найзаасаа илүү зөвлөөд найзтайгаа ингэ байхлаараа илүү аз жаргалтай байгаад байдаг. Тэгэхээр эцэг хэхэд яг л найз шиг байх хэрэгтэй. Тийм. Энэ тэгжижил яг хүүхэд чи яг өөрийнхөө нууцыг ч юм уу яг танаас нуугаад байгаа зүйлсүүдээ ингээл хэлээл өөртөө тулгаж байгаа асуудлуудаа хэлнэ гэж бодож байна. За тэгэхээр бас өсвөр насны хамгийн чухал яг итгэлийн талаар одоо ярилцъя гэж бодож байна. Тэгэхээр ихэнх хүүхдүүд маань одоо ингээ өөртөө итгэлгүйгээсээ болоод ч юм уу ямарваа нэгэн байдлаар шин зүйлсүүдийг ерөөсөө туршиж үздэггүй, тэ эсвэл оролдохоос айдаг. За яах юм бэ гэл ингээл хэрэггүй гэх маягаар. Тэгэхээр итгэл гэдэг зүйл маань бүр тэ төрхөөс ахлуулаад тэ дөнгөж 1 хоногтой 2 хоногтойгоос үүсдэг юм байна. Тэгэхээр аль хэдийн одоо тэр цагтаа үүсч чадаагүй ч юм уу одоо ингээд ичимхий дотгошоо болчихсон тэ өөртөө итгэлгүй байгаа хүүхдүүд яаж илүү өөртөө итгэлтэй болоод тэ илүү өөрийгөө өөрчлөх вэ? За яг үнэ. Тэгэхээр одоо саяны багшааны хэлсэнчлэн нөгөө бидний бага наснд бүр аль 0 настайгаас ахуулаад суух тэр итгэл найдвар гэдэг ямиг бид нар одоо яалтчгүй мэдхгүйгээс мохоочдөг. Тийм учраас өөртөө итгэлгүй хүмүүс маш их бий болоод байна. Тэгээ миний хувьд ч гэсэн би яг том хүүхдэрээ яг энийг алдсан байгаа байхгүй. Ээж алдаагийн засах гад ингээд нөгөө үр дүнгийн ер нь ингээд нэг юм амжилт гэдэг ихлээр би ингээд сайн нэг мөнгөний сэтгэлийн хөтөлбөр дээрээ суугаад бүр гайхалтай амжилтын цикл гэдэг юмыг харсан. Тэр юу гэсэн чинь бид нар ер нь бол бүгд л нэг юм амжилтыг хүсэж байгаа шүү дээ. Энэ ирээд туцах цаг хугацаанд тий амжилтыг хүсэж байгаа юм бол хамгийн суурьчийн итгэл байна. Итгэл. Тэгээ итгэл суусан хүн чадвартай болдго юм байна. Чадвартай хүүхэд үйлдэлүүдээ хийж эхэлдэг юм байна. Тэгээд хүсэг амжилт бий болчихдээ. Ийм цикл байдаг. Гэтэл бид нар нөгөө үйлдэлийг хүсээд хүүхдүүдээсээ үйлдэл хүсээд үр дүн хүсээд байгаа энд амжилт хүсээд байгаа. Одоо нөгөө онц сурах хэрэгтэй ч гэдэг юм уу те амжилт мундаг хүн болох гээд ч байгаа юм уу те. Тэгэхээр нэг юм амжилтыг хүсээд байдаг. Гэтэл бид нар итгэлийг өгч чадсан юм уу? Тэ итгэлийг өгсөн юм уу? Тэгээд яг энэ хэсгээр би ээжүүд одоо ер нь бол ээжүүд рүүгээ зориулсан. Ер нь бол миний сүүлийн нэг юм жил гарны хугацаанд бол би ер нь ээжүүд рүүгээ чиглэсэн нэлээ юм үйл ажиллагаануудыг төсөл хөтөлбөрүүдийг хийж байгаа. Тэгээд босс мамч байдаг юм уу, бизнес мамч байдаг юм уу гэх мэтчлэн. Тэгээд энэ дээр юу гэж хийж байгаа гэдээс одоо сая хан нэг өөрийгөө чимээл гэдэг онлайн хичээлээ гаргасан. Яг харилцааны яг тэр өөртөө итгэлтэй байх. Тэгээд тэрнэр нэг юм итгэлийн галаан нэмэх гэдэг хичээл орж ирж байгаа миний тэр хичээл дээр. Тэгээд тэр нь юу юм гэхээр за одоо нөгөө итгэл чинь ерөөс баг үлдсэн байж штэ. Тэгээд дундуур байж штэ. Байхгүй байгаад штэ. Тэгвэл ээжүүд бид нар ерөөсөө гидсэндээ одоо тээж явахтаа хүүхдэд тээж явахтаа л итгэлийг өвлүүлж идэг. Тэгээ энэ дээр өөр нь анхаарна. Одоо хүүхдүүд маань ч гэсэн өөртөө итгэл дээр нэг жижиг зүйлийг л чадхаас эхэлнэ дээ. Одоо нөгөө тэр итгэл баг одоо байгаад үлдсэн байгаа бол та өөртөө нөгөө нэг юм том зориг мөрөөдөл хүүхдүүдэд маань байгаа штэ. Тэгээ нэг юм хүсэж байгаа том хэсэг энийг жижиглж оруулж ир. Одоо том мөрөөдлөө зориг руу шилжүүлээ те яг чи энэ жил юг зорж байгаа. За тэгээд энэ зориг чинь дахиад жижиглчих. Тэ энийгээ уйлрал цагууд саруудад байгаад ингээд тэрийгэ бүр жижиглээд ийм жижиг юм болцсноогоо чадаад яваад байгаа хэсгүүд төр хүүхэд итгэл төрж эхэлдэг өөр төр. Би нэрээ чадах юм биш үү? Намайг чадахгүй гэдсэн чи би чадчихлаа шүү дээ энийг. Тэгээд энийг нөгөө шатаар л явна гэсэн. Яг энэ дээр ч гэсэн яг ямар нэгэн тавьсан зорилгондоо хүрсний дараа яг илүү их итгэл нэмэгдэж санагддаг тийм. Ингээд яг өөрийнхөө хүсчээсэн зорж исэн зүйлсүүдээ ингээд нэг алхмаар урагшлаад ч юм уу эсвэл өөрийнхөө ирээдүйн том зорилгын төлөө ингээд улам бүр ингээд ойртох бүртээ тэгэхээр яг итгэлтэй байснараа яг маш олон давуу талуудыг өөртөө авч чадсан те өнөөдөр илүү их шин зүйл өөрөөр дурших эсвэл дараажгаа зүйл илүү ямар нэгэн амжилт үзүүлэх ч гэсэн эсвэл үр бүтээмжийн хувьд ч гэсэн өөртөө итгэлтэй байвал илүү үр бүтээмжтэй те ямар нэгэн зүйлд амжилт гарах магадлал нь улам их ихсэн л гэдэг дээр яг би бас тэгж боддог. Тийм учраас өөртөө итгэлтэй байх чадвараа нэмэгдүүлэхийн тулд яг түрүүний хэлсэн маш жижиг зорилгууд болговол илүү үр дүнтэй байх нь зорилготой хүрэхийн тулд ч гэсэн бас тэгээд явбал бас хамаагүй илүү. Яг үнэ алхмаар те зорилго гэдэг чинь нэг юм жижиг төлөвлөгөө алхмуудын дагуу нөгөө нэг ямхын ухаан гэж байдаг. Тэр нь юу гэж байгаа юм гэхэлэр
ерөөсөө л өдөрт нэгэн хувийг өөрийнхөө нөгөө зорилго руу хүрэх, мөрөөдөл рүү хүрэх нэгэн хувийг алхам хий өдөрт. Тэр зорилго руу чи хүрэх нэг алхам. Ингээ амар байгаа зү нэг алхам. Хөөе би өнөөдөр нөгөөх юу гэдгийг ирээдүйдээ одоо юу гэдгийг одоо хүчтэй ийм илтгэгч болох гээд байгаа юм бол өнөөдөр нэг ийм илтгэлийн талаар нэг ганцхан өгүүлбэр ч юм уу унших. Дараа нь 2 дахь хуудас унших, 3 дахь хуудас унших, бүтэн ном гаргах. Ингээд цаашаа явна гэсэн үг байхгүй тий. Тэгэхээр энэ магадгүй та жилийн дараа 365% өссөн байх юм шүү дээ. Өдөрт нэг хувь өслөө, өдөрт нэг хувь өслөө гэх. Энэ ямхаа ухаан ийм туслаар гэдэг буюу таныг төсөөлшгүй алсад чинь хүргэж чадах ийм том боломж байдаг. За баярлалаа. За ингээд Чимүс подкаст маань өндөрлөх цагт өгч байна. Тэгээ танд нэмж хэлэх зүйл байна уу? Тийм. Тэгэхээр сая бид хоёр Чимүнэфтер маань нэлээ ярилцлаа тий. Тэгэхээр ээжүүд бид нар хүүхдээ алдах хэрэггүй үсгдэг юм байна гэдгийг илүү их олж мэдлээ. Тэгэхээр ээжүүд бид нар итгэлийг одоо бүр ингээд цааш нь өвлүүлдэг, дамжуулдаг юм аа. Тийм учраас ерөөсө бүх зүйлийн маань тэр амжилтыг бид нар ээжүүд бид нар хүүхдүүдээс амжилтыг үр дүн хүсээд байдаг бол тэр амжилт үр дүн гэдэг юмний чинь суур хогтгон нь бол итгэл байдаг юм аа. Тэгээ хүүхдийнхаа итгэлийн галыг өрдөж өгөөрэй, цуцал нэмж өгөөрэй, итгэлийнх нь галыг байнга нэмж өгж өгөөрэй. Тэгвэл таны хүссэн тэр хүн тэр амжилттай нэгэн одоо бүр цэцгэлэл гараад ирнэ. Тэгээ урам өгөөрэй, хүүхдтэйгээ ярилцах цагийг гаргаж өгөөрэй. Тэгээ тэр нь заавал нэг юм тусдаа цаг гаргах үнэхээр боломжгүй бол яг сая хэллээ шүү дээ. Нөгөө шалаа угааж байхдаа, хоолой хийж байхдаа одоо хүүхдийнхаа дотор юу болоод байгааг анзаараарай. Өсвөр насны хүүхэд гэдэг бол би сэтгэлийн болоод би физиологийн болоод сэтгэл зүйн хувьд асар их юм өөртөө ч гэсэн зөрчилдөөн гарч идэг учраас ойлгохыг хичээгээрэй, ярилцаарай. Маш сайн сонсогч байгаарай гэж хэлээд өнөөдрийнхөө подкастыг өндөрлөө тий. За маш их баярлалаа. Тэгээд хэрэгтэй зүйл хэлцэн танд маш их баярлалаа. Тэгээд энэ хүрээд Чимүс подкастын энэ дугаар маань өндөрлөж байна. Тэгээд баярлалаа. Баяртай.